Орой өнгөрсөнтэйгөө бас ирээдүйдээ чаргууцалдах шинжилэл. Ер нь жоохон үгтэй бас ноцтол бас зүгээр бах тий. Яг хэвийн үгнүүд байгалаар нэг хэвийн л сонсогч гэж магадгүй. Тэгээ тийм учраас чаргууцалдах гэдэг үгэд нэлээд тийм чухал үг байгаа даа. Тэмцэлдэх тий. Одоо зүтгэх, ноцолдох тий. Барилдах гэл олон одоо юм салаа утгатай. За тийм учраас бид нар ер нь бол ямар хүмүүс вэ? Хаашаа явж байгаа хүмүүс гэдэг нь бол эндээс бид нар бол харж болно. За бүгдээрээ үндсэн ишлэлээ уншъя. Сургаалт 23:18-ыг уншнаа. Ийшим. Ой ч одоо толгойч. За ирээдүйд чухамдаа буй тул итгэл найдвар чинь үл тасарнаа. За энд нэг юм яг уншиж явах үед энд нэг юм чимээ гараад байна. Библийн чимээ гараад байна тийм үү? Библийн хуудас сэргүүлэх чимээ. За тэгэхээр хамгийн гоё чимээ бол одоо өгүүлэгдэж байгаа чимээ бол Библийн хуудасны чимээ л гэж яриад байгаа ш тийм үү? Та нар маань бас Библийг гоё авчирч байгаараа, байрж ирж байгаараа тийм үү? Утсан бол ямар ч аваад явж байгаа шүү тийм үү? Авч явах нь тодорхой. Гэхдээ эзний өдөр ганц өдөр Библийг бас барьж ирвэл бас үнцэнтэй байх болно гэж бас хэлмээр нь. За эндээс харах юм бол ирээдүйн чухамдаа буй тул итгэл найдвар чинь үл тасарна гэж ярьж байгаа. Энэ бол итгэж хүмүүсийн хамгийн дуртай ишлэл. Зөвхөн итгэж биш. Үл итгэж хүмүүс гэсэн бас энэ ишлэл маш дуртай. Энд юу гэж ярьж байгаа нөхөр итгэл найдвар чинь үл тасарна гэж ярьж байгаа. Ирээдүй байгаа хүнд бол итгэл найдвар байна гэсэн утгыг илэрхийлж байгаа гэсэн юм. За хүмүүс ирээдүйг ямар үдээр хардаг вэ? Гурван линзээр харж болно. Өөдрөгөөр хардаг хүмүүс байгаа ирээдүгээ. Өөдрөгөөр хардаг хүмүүс байгаа. Нөгөөдгөр нь болохоор гутрангаар бас хардаг хүмүүс байгаа. Гутрангаар. Ирээдүй тийм байна гэдэг. Ирээдүгээ хараад өнөөдрийг яг гутрангаар амьдарч байгаа хүмүүс бас байдаг. За бас юу вэ? Зарим хүмүүс ирээдүгээ нэг чухал тооцдог хүмүүс бас байж байгаа. Зүгээр л өнөөдрөөр л амьдардаг хүмүүс байдаг. Өнөөдрийн урсгалаар, хүмүүсийн урсгалаар, соёлын урсгалаар ажил олдвол, мөнгө олдвол, олдохгүй бол тэр үз гэдэг ч юм уу те. Өнөөдөр сэтгэл санаа ямар байна гэдэг хандгаар ирээдүгээ хардаг хүмүүс бас байж байгаа. Ирээдүгээ талаар нэг боддоггүй гэсэн утгатай зүйл. Гэхдээ хүн болгонд ямар нэгэн байдлаар ирээдүй байдаг. Ирээдүй байдаг. За хажуунаасаа хэлцгээе. Хүн болгонд ирээдүй байгаа, чамд ирээдүй байгаа гэж үгээр хэлцгээе. За ирээдүй байгаа. Тэгээ өнөөдөр таны дүр төрх бол ирээдүйн та юу? Өнөөдөр таны дүр төрх шүү. Дүр төрх гэдэг үгийг сайн бодорой. Дүр төрх гэдэг нь таны зан чанар, үг хэл, хандлагатай, бодол, тэгээ хандлагууд бүх зүйлүүд ч орж байгаа. Өнөөгийн таны дүр төрх чинь ирээдүйн хэн болохыг чинь тодорхойлж байгаа гэсэн утгатай зүйл юм. Та хүмүүстэй харилцаж байгаа хандлага чинь бас ирээдүйн тийм хүн болох юм байна. Ирээдүйд ийм зүйлийг бүтээгч байгаа юм байна. Ирээдүйд ийм зүйл рүү зорж байгаа юм байна гэсэн утгатай зүйл юм. Утгатай зүйл юм. Харин хүмүүс өнөөдрийг хардаг. Ирээдүгөө биш. Өнөөдрийг харж дүгнэдгээсээ асуудал нь энд байгаа юм гэж хэлж болно. Хүмүүс бид нар бол ирээдүг харж амьдрах хэрэгтэй хүмүүс. Ялангуяа Христ итгэж хүмүүс бол ирээдүг бол маш сан тодорхой мэддэг хүмүүс юм а гэж хэлж болно. Ирээдүгөө бид нар хаанаас асууж болох гэдгийг бид нар дэндүү сайн мэддэг хүмүүс юм а гэж хэлж болно. Харин үйл итгэж хүмүүс ирээдүгөө хаашаа очиж асуудаг вэ? Янз бүрийн шашнуудаас, янз бүрийн хүмүүсээс, дижиталаас AI-аас асууж байгаа үг гэж хэлж болно. Хичнээн AI лаг байсан ч хичнээн ChatGPT-с сайн байсан ч гэсэн тэд нар юу вэ? Тэд нар юу вэ? Хиймэл оюухан. Би хиймэл оюуханаас ингэж асуусан. Чи бурханд итгэдэг үү гэж. Тэгсэн чинь хиймэл оюухан юу гэж хэлсэн бэхээр надад тийм дата өгөгдөл байхгүй гэжсэн. Чи тэгвэл ягаад хүмүүс бурханы талаар ярьж өгч байгаа юм бэ? Хүмүүс ягаад библийн талаар тайлбарлаж өгч байгаа юм бэ? Би зүгээр л мэдээллүүдийг л дамжуулж өгдөг. Тэрнээс надад бурхан байхгүй. Окей? Энэ маш чухал хариулт шүү. Хүмүүсийн сонирхож байгаа зүйлүүдийг та бүхэн ямар гоё юм бэ гэж асуухаас өмнө таны итгэлийн үн цэнийг энэ хүн юу гэж хариулж байгааг маш чухал юм. Тэний хүмүүсийн хөөдрүүлж байгаа зүйлүүдийг харахтаа та энийг итгэл үнэмшлээрээ харж чаддаг байх хэрэгтэй. Тэднээс итгэл үнэмшлийг асууж чаддаг байх хэрэгтэй гэж ярьж байгаа. Өөрөөр хэлбэл бид түүнийг давах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Бид түүнийг ойлгох хэрэгтэй гэсэн утгатай зүйл байхгүй юу? Тийм учраас AI чинь өөрөө юу вэ? Хиймэл оюухан гэж ярьж байгаа байхгүй юу? Хиймэл оюухан. Тийм учраас сүүлүүд ингээд технологи дижитал юу юм онлайн янз бүрийн сошиалыг харах юм бол AI хүчтэй байна. Тэгээ ChatGPT хүчтэй байна. Илүү мэдлэгтэй байна. Илүү миний сэтгэлийг ойлгодог. Надад бүх зүйлүүдийг зааж өгдөг гэж ярьж байгаа. Библи бол юу вэ? Түүний хажууд хэр хэмжээтэй гэвэл хараараа. Ийм хэмжээтэй ч биш. Юу ч биш гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл эргүүлдэг гэсэн утгатай зүйл юм. Бүх зүйл өнгөрөн одоо алга болох болно. Эзний үг бол мөнхийн мөнхтэй гэж сайн хэлсэн байна шүү дээ. Амен. Тийм учраас итгэж ах トゥ ус минь ээ. Та бүхнийг би өнөөдөр ирээдүйг дөрүүгээ хардаг тийм итгэгчд болоосоо гэж ятгаж байна. Өнөөдрийг биш. Өнөөдрийг биш. Ирээдүйд хэн болох вэ? Ямар байр суурьтай болох вэ? Ямар төвчний итгэж болох вэ гэдэг бодвол бидэнд маш их хэрэгтэй байна. Маш их өгүүлэгдэж байна гэж бас хэлж болно. Бид нар амьдралдаа янз бүрийн хүмүүстэй өнөөдөр ингээд чуулган дотор уулзах үед болохоор бид нар өнөөдрийнхөө тухай их ярьдаг. Гэхдээ түүнээс илүү өнгөрсөний тухай ярьж байна. Өнгөрсөний тухай ярьж байна. Тийм учраас бидний сэдв юу гэхээр өнгөрсөнтэйгээ одоо холбогдох биш, харин хамаартай амьдрах биш, ирээдүйтэйгээ чаргууцалдаж шийдэх ёстой гэж ярьж байгаа гэсэн үг байхгүй юу? Чаргууцалдаж. За өнөөдрийн та өнгөрсөнтэйгээ хамааралтай байна уу? Ирээдүгээс хамааралтай байна уу гэдэг асуулт байна. Асуулт байна. За логофи бол дандаа асуултуудыг шинжилж байгаа учраас бид тэр асуултыг харах тусам хүн ер нь өөрөөсөө асуулт асуух, бусдаас асуух асуулт, бусдын асуултанд хариулах чадвартай байх юм бол ер нь ухаалаг байх шин чанаруудад илүү суралцна гэж хэлж байна. Тэд нэг ном уншнаас
нэг сан асуултыг асууж чаддаг байх хэвээр. За арай жоохон харцангуй юм ярьч юу хэлээ тэгвэл ном уншгаа болий. За. Тэгэхээр хүн өнгөрсөнтэйг нүүр тулж байж ирээдүгөө төлөө шийдвэр гаргах шаардлагатай болдог. Өнгөрсний алдаа, гомдол, бүтлгүүтүүдийг биднийг үргэж яв, дагаж үүдэг, хорж үүдэг, уйж үүдэг, чилж үүдэг, сатааруулж үүдэг, саад болж үүдэг. Зарим хүмүүс өнгөрсөнд болсон алдаанаасаа болоод гарсан алдаанаасаа болоод урагшлах итгэлээ алдаж тэгээд өнгөрсөн эсвэл амжилтуудаа бодоод урагшлах хөгжих боломжуудаа бас алдаж үүдэг. Бид нар энэ дээр Библийн маш олон баатруудыг мэднэ. Бид нар тэгтээ их ихтэй хүмүүсээ Библийн баатруудыг хартаа дандаа унсан хүмүүсийн тухай ярьж байдаг. Дандаа завхаарсан эсвэл мөнгөний асуудлаар, харилцааны асуудлаас хуурсан мэхэлсэн явдлууд нь гарч байгаа. Харин Библийн зарим баатрууд харах юм бол Бурхны өмнө бардамснаас болоод, амжилттай явснаас болоод, тэр зүйлд тулгуурснаас болоод, тэр зүйлд үргэлж дурсаж сансаасаа болоод яадаг вэ? Унжаа хүмүүс маш их хөжиж. Бидний хамгийн сайн таньж мэдэх юм бэ? Саул. Тэр маш олон Бурхан түүнийг тослоод дэмжлэг үзүүлээд тослоод байр суурийг өөрчилж өгсөн. Ирээдүг нь харуулж өгсөн. Харин тэр бардамнаад пид гэд унсан байдаг. Өнгөрсөн үйл явдалдаа эрдсэн гэсэн утгатай зүйл юм. Тэгээ учраас зарим мэдгийшээр яг ер нь бол энэ амжилтуудыг харсан чинь Бурхантай Бурхангүй гэж бодхоос илүүгээр арай илүү өөр нэг ухаалаг зүйлийг харж бодолч хэлсэн. Ер нь бол зүгээр ингэсийгээд амьдрахад болох юм байна. Энэ амжилтыг ингэсийгээд Бурхны өмнө болохгүй гэсэн амжилтыг ингэсийгээд өөртөөгөө аваад явхад, итгэл дотор аваад явхад болох юм байна. Гэвч яг энэ нь юу вэ? Эсрэгээрээ итгэлээс холдуулж идэг. Ирээдүйг Бурхан Есүс Христийг эрэлт болно. Ирээдүйд Бурхан түүнийг ашиглах тэр хэрэглэгдэх тэр мөн чанараас нь салгаж идэг гэж хэлж болно. Тэгээ учраас асуулт байна. Та бүхэн өнгөрсөнтэйгээ хамааралтай амьдарч байна уу? Ирээдүйтэйгээ хамааралтай амьдарч байна уу? Дахиад бодцгоё. Бид нар өнгөрсөндөө зөндөө алдсан. Энэ нь бол туйлын үнэн. Хүн бүр амьдралдаа алдаа гаргаж, зовлон туулж, хагцал, гуниг туулж өнгөрүүлсэн байдаг. Бүгдээр л энэ өөр өөр гэсэн яг зовлонгууд бас байгаа. Хамгийн асуудалтай зүйл нь зарим хүмүүс өнгөрсөн үеийн гашуун дурсамж алдагдал бүтлгүүтлийг яг харамслаа үйл явдлууд хэд их авцснаас түүнийг дагуулж авч явснаас болоод тэдгээр зүйлүүдийг хэрхэн эзэд өргөх магадгүй мэдгүйгээс болоод эсвэл өргөөгүйгээс болоод эсвэл тэр үг хаалгаагүйгээс болоод ирээдүйд нэм найдвартай байж чадахгүй байх шалтгаанууд бидний амьдралд байгаа. Бурхан биднээс юу хүсдэг вэ? Бурхан бидрийг ирээдүйдээ найдвар тавьж, итгэл тавьж алхахыг хүсдэг нэг. Амен. Бурхан биднээс зүгээр хүсдэг зүйл нь юу вэ? Өнгөрсөн амьдралынхаа хуучин хүнийхээ дадал зуршил алдаа амьдралуудыг орхихыг хүсдэг нэг юм гэж ярьж байгаа. Хүн болон шинжлэхийг хүсдэг. Хүн болон өөрчлөлтийг хүсдэг. Амен. Та саяын дуудар гарсан шүү дээ мө. Зүрх сэтгэлийг мэн юу яагаа. Та энэ дуу дуулж хагаад таныг мэдэрсэн. Үнэхээр хүн болгонд энэ зүйл хэрэгтэй байдаг. Бидний өөрчлөлт шинжилт бол нэг өдөр болдог зүйл, нэг семинарт болдог зүйл, нэг сургалтанд суугаад болдог зүйл, нэг өдөр чимээгүй цаг хийгээд, эсвэл нэг өдөр ивэйл үгийг аваад, эсвэл нэг өдөр библийг хичээл суугаад, эсвэл чиний ухаантай үгээр суугаад өөрчлөгдөд тэр үедээ миний амьдрал тэр жигээрээ ирээдүйд өөрчлөлт гэсэн үг байхгүй. Бидний шинжилт бол юу вэ? Төгс буюу ирээдүйд Есүс Христийг ирэх хүртэл энэ дэлхийг орхих хүртэл зүрх сэтгэлийг маань шинжилээч яв гэж явагдах болно. Амен. Тийм учраас бид нар яах ёстой вэ? Энэ шинжилт, энэ өөрчлөлт, энэ ирээдүйд алхахын тулд нэг зүйлийг анхаарах ёстой. Бид нар өнөөдрийг харах биш, бид нар өнгөрснийг бид нар тавьж орхиж чаддаг байх ёстой. Тэгжээж бид нар ирээдүгөө харах ёстой. Харин өнгөрсөнтэйгээ хамт ирээдүг харж байгаа хүмүүс нь алдаад байгаа юм аа. Алдаад байгаа юм аа. Унаад байгаа юм аа гэж хэлж болно. Бүлтгүүлт гიშгээд байгаа юм аа гэж хэлж болно. Бурхан биднийг шинжилгэхийг хүсдэг. Амен. Энэ ямар гоё итгэл найдар үг вэ? Хажуу наастай гэлцгээ. Бурхан шинжилгэхийг хүсдэг. Тэр өнөөдрийн сургаал дээр оршил ярьж байна тийм үү? Өнөөдрийн сургаал дээр бид нар юу яах ёстой вэ гэхээр өнгөрсөнтэйгөө зуурдах биш, түүний хор хүчийг таньж мэдээд шинжлэгдэж ирээдүйн рүүгээ явцгаая гэсэн тийм агуулгаар ярих гэж байгаа гэсэн юм. За. Бодцгоё. Та бүхний амьдралд өнгөрсөн амьдралд тохиолдсон шарах гашуун дурсамжуудыг та тээж явж байна уу? Тэр одоо уцаа танд байна уу? Яагаад вэ? Яагаад энэ асуултыг асууж байгаа юм? Бид нар өнөөдөр маргааш яг тэр өнгөрсөн амьдрал тохиолдсон асуудлууд тохиолдод гарах үед надтай тохиолдох үед бид нар авч явж байгаа учраас унах болно. Бүдрэх болно. Бид нар өвдөх болно. Би махад сэтгэлээрээ урагдахгүй ч гэсэн зүрх маань өвдөх болно. Оюун санаа маань ч гэсэн бас өвдөх болно. Тогтворгүй болох болно. Давид үүнийг юу гэж хэлсэн бэхээр булингэрт гэж хэлсэн байдаг. Оюун санаа маань юу булингэрт нь вэ? Эцнийг мартаач гэж өөртөө хүртэл ярьж ирсэн. Яг тэр үгнээс болоод Давид руу Бурхан Натаныг явуулсан шүү дээ. Натаныг явуулсан.
Энэ үнэхээр өөрсдийг хүсэж байна. Энэ өнгөрсөөс холхыг хүсэж байна. Энийг шаргалцсан байгааг ойлгож байна. Харин энэ юу вэ? Миний өмнө хурж ирээд эзнийг багтаад эзэн рүү ороход саад болж байгаа тэр энэ олон дурсамжуудыг хийчих байгаа бүх зүйлүүдийг яг ба чөлөөлөгч хүсэж байна. Цаг нь болж бай. Натан гоо. Тэр Натантай уулзаад Давид яасан бэ? Толгой дээр хүн сасгаад 9 жилийн болоод бурхны дуу чимээг хідэж ууцхуугаа гимжсэн мэт. Ингээд түүний байр суурь шийдлэгдсэн. Тэгэхээр өнгөрсөнтэйгээ зууралт нь бол нэг талаас харуул зовлон гэж хэлж байна. Бид нар хизээч өнгөрсөн рүү очихгүй. Харин бид нар өнгөрснийг яг авч явах нь бол асуудал юм а гэж хэлж байгаа гэсэн үг. Тэгээ учраас өнгөрсөндөө хит авах нь хүний хүчийг сулруулдаг. Шинэ боломжуудыг харахад хаалт болдог гэж хэлж байна. Өнгөрсөндөө хүлэгдсэн хүмүүсийн олон жишээг бид нар хардаг. Гэхдээ яг үнэндээ би өөрөө тэр жишээтэй явж идэг. Бид нар олон өөр хүмүүс өнгөрсөн амьдралдаа ингэж болохгүй тэгж болохгүй зөвлөгөө өгдөг. Гэхдээ би өөрөө тэр зүйлүүдийг хийж үйлдэж явдаг гэж хэлж байна. Тэгэхээр ах トゥ нар минь өнгөрсөн амьдралынхаа тэр алдаа сэтгэл дундуур зүйлүүдийг бид нар яах ёстой вэ? Чөлөөлөхгүй бол зовлон биднийг үргэлж дагаж явах болно. Та шинэ хүн болоход үртэл саад болсоор байх болно. Ирээдүг харах найдаггүй байх болно гэж хэлж байна. Тэгээ учраас зарим хүмүүс яах вэ? Зовлонгоосоо болоод одоо болтол өөрчлөгдөж чадахгүй байгаа асуудал байгаа. Тэр нь юу вэ? Тэр нь хизээж ярьдгүй асуудал байж болно. Хамгийн дотны хүртээ ихтэй хүнтэйш ярьдгүй асуудал бас байж болох юм. Дааш нэг зүйл байна. Бурхан түүнийг дэндүү сайн мэднэ. Тэгээд өнгөрсөн 2-7 хоногт хужим бурдан дээр очиж хүүхдүүдэд тэр зүйлийг заасан. Нэлээд хүн сэдв боловч аль болох хүүхдийн төвшөнд ярьсан. Нэгдүгээр нь хүүхдүүдэд та нар өөрийгөө уучлаа. Яагаад хүүхд бол маш их шархалдаг. Маш их шархалдаг. Сошиалоо, найз нөхдөсөө, ижи аваасаа, тэр ижи аавын харилцаануудаас, найз нөхдийн харилцаануудаас, том хүмүүсийн янз бүрийн гаргаж байгаа, сургууль соёл дээр гаргаж байгаа тэр харилцаануудаас маш их шархалдаг. Гэхдээ хүүхдүүдэд юу хэрэгтэй вэ? Чи хичнээн чамайг хүмүүс сайн муу үл уушд чамд үзүүлсэн ч гэсэн, хичнээн чи алдаа гараад хүмүүс чамайг зэмэл загсан ч гэсэн, нэг зүйлийг хүүхдүүдэд чи насан туршдаа мартаж болохгүй. Өөрийгөө уучлах. Хүн өөрийгөө уучлах чадахгүй юм бол хизээж хүнийг уучлах чадахгүй шүү. Вау. Хүн өөрийгөө уучлах чадахгүй юм бол өөрийнхөө асуудлуудыг нүүр туулж чадахгүй юм бол хизээж өөрсдөө чадахгүй. Зарим хүмүүсийн асуудлуудыг яриад байхад яг л тэрийг л өөрчилж тийм хүн болох гэдэг нэг жаа тэрийг насан туршдаа хааж явж байгаа хүмүүсээс байж идэг. Тэгээд тэр хүүхдүүдэд өөрийгөө уучлах талаар дадлаг хийлгсэн. Тэгээд хүүхдүүд өөрийнхөө хэмжээд бичсэн. Тэгээд нэг хүүхдийн захиа миний сэтгэлийг маш их хөдөлгсөн. Сэтгэлийг маш их хөдөлгсөн. Тэгээд би бүгдийн захиаг нь уншаагүй. Унших гэсэн чинь тэрийг уншаад би дахиж уншихгүй гэл. Тэгээд би бүх захиаг нь аваад тэгээд тэдийн нүдэндээ уучлаарай багш нь та нарт таны зүрх сэтгэлээс гарч байгаа бүх нандны юм чинь харгас үйлдэл та нарын өмнө хийгч байна. Тэгээд бүгдийг ингээд хийж уншихаг болоод тэдийн нүдэн дээр уурсан. Тэгээд хүүхдүүдээ гим нүгэл ийм харгас юм аа. Үйл уучлал бас ийм харгас байдаг юм аа. Өөрийгөө уучлахгүй байх намайг ийм муухай ийм үнэртэй. Тэгээд би хогийн савны жишээгээрээс хогийн савнд уудлах юм бол хийж хэрэггүй зүйл байдаг. Тэгвэл үйл уучлал бол юу вэ? Бидний амьд хэрэггүй зүйл юм аа гэх. Тэгээд тэнд дундаас нэг захаа юу байсан бэ гэхээр багшаа баярлаа. Бурхан минь намайг хайрлсанд баярлаа. Би өөрийгөө уучлж байна гэж нэрээ бичсэн байгаа. Тэгээд энэ үйл явдлыг сонссон хүүхдүүдийн зүрх сэтгэл маш юм хүнд байсан ч гэсэн түүний хаад байсан багш нь нулим сурж байсан. Нулим сайн байж чадах байсан. Яагаад гэвэл бид нар хүүхэд яг үндэ яг л бурхны хүүхдүүд. Тийм учраас бид нар яах ёстой вэ? Бидний дотор маш их зовлонгууд байна. Маш их зовлонгууд байна. Тэр зовлонгууд нь өнгөрсөнтэйгээ зурлах юм бол бидний өнөөдрийн дүр төрхийг бий болгоно гэсэн юм. Өнөөдрийн дүр төрхийг бий болгоно. Өөрийгөө буруутгах хүчил бий болгоно. Өнгөрсөн амьдралынхаа алдаанаас болоод тийм үү? Субъектив талаас ярьж байгаа шүү дээ тийм үү? Би янз бүрийн надад алдаа гаргасан, би алдаа гаргасан тэр зүйлийн тухай ярьж байгаа гэсэн юм. Заримдаа бид нар ийм зүйл бодоод орж ирж байгаа. Өөрийгөө буруутгах. Би яагаад ийм зүйл хийсэн юм болоо? Надад дахиад ийм боломж олохгүй хаа гэсэн бодод төрж идэг. Гэвч яагаад би одоо дахиж хийж болохгүй гэж? Яагаад би ирээдүйд хийж болохгүй гэж? Яагаад ирээдүйд надад боломж байхгүй гэж? Харин өнгөрсөний цаг хугацаа өөрийгөө буруутгах үзэл болвол яа? Надад дахиж ийм боломж олохгүй хаа гэж бодож идэг. Хэрэгсэд итгэж хүн бодож өнгөрсөн алдаанаасаа суралцсан уу гэхээс өнгөрсөн алдаагаа аваад явах хүмүүс бол биш юм аа. Аваад явах биш юм аа. Тэгэхээр бид нар яах ёстой вэ? Өнгөрсөн хугацаанд хийсэн алдаануудаа найзуудаа ах иш нараа хүлээн зөвшөөрөөрэй. Хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ бол өөрийгөө ойлгох ихний алхам юм гэж хэлж болно. Өнгөрсөн алдаагаа хүлээн зөвшөөрөх нь өөрийгөө буруутахаас мэдээж ялгаатай зүйл байгаа.
Харин одоо болтод буруутгалаа нуух, тэ хаацаалга тэр зүйлүүд гарах юм бол тэр зүйлүүдийг цөхөх юм бол тэ янз бүрийн хамгаалтын хэрэгслүүд бидний дотор байдаг. Худал үг ярих, эсвэл яриагаа өөрчлөх, эсвэл тэрсэлдэг ч юм уу тэ. Эсвэл өөр зүйлүүдийг хийх, орлуулж хийх ч юм уу. Эсвэл өөр хобби бий бүрдүүлэх ч юм уу тэ. Эсвэл өөр зүйлүүдээр ингэ хаажмдаа дарагдана гэж байгаа боловч яагаад одоо бол бидний дотор байгаа тэр өнгөрсөн үеийн тэр буруутгал өөрийгөө буруутгах үзэл одоо бол миний дотор байгаа гэхээр би тэрийг хүлээн зөвшөөрөх юм бол ирээдүйд би Есүсийг аваад очно. Харин би түүнийг хүлээн зөвшөөрч Бурхны уучлалыг хүлээж авах юм бол ирээдүй намайг яг шинэ хүн болгож өөрчлөнө гэсэн үг юм. Нэгдүгээр ахын 1:9-ийг үзье. За хамтдаа уншъя. 3 бид нүглээ улаавал итгэмжид зөвхт тэрээр нүглийг мань уужиж бүхий л зөв бусаас биднийг цэвэрлэе гэжсэн байгаа. Цэвэрлэе гэжсэн байгаа. ChatGPT бол Библи биш. ChatGPT бол бурхан биш шүү. Библи бол энд гарч Библи үг. Энэ л өөрөө амьд үг юм аа. Энд бол энэ үг хизээч таны урд харж байгаа үг бол хизээч хуучрахгүй. Хизээч шинжлэхдэггүй. Тэр зүгээр одоо ажилтдаг. Бурхан одоо ажилтдаг. Амен. Тийм учраас ахтууд өрнө. Өөрийгөө буруутгах, таныг буруутгадаг, таныг хэцүү болгодог уучлалыг, хүчийг та бүхэн авч явах биш. Харин эзнийхээ өмнө өргөөрэй. Улаагаарай. Чөлөөтэйгээр гимшээрэй. Тэгэх үед би Бурхны нэгүслийг хэр хэмжээнд ойлгох вэ гэдг нь харагдана. Бид нар уучлахгүй, гимшихгүй юм бол итгэмжтэй тэр Бурхны өмнө очихгүй юм бол бид нар нэгүслийг үл тоомсолж байгаа гэсэн утгатай зүйл юм. Тэг учраас ах トゥ нар минь таны алдаа бол амьдралын чинь төгсгөл биш шүү. Харин шинэ нэглэл гэдэг чинь өдөр болгон танд Бурхны үгээр дамжуулаад боломжийг бүрдүүлж өгдөг. Тийм учраас бид нар өөрийгөө ямар төвд байлгах ёстой вэ? Харилцааны төвд байлгах ёстой юу? Зарим хүмүүс харилцааг чухалчилдаг. Мөнгөний төвд байх ёстой юу? Амжилтны төвд байх ёстой юу? Хүмүүсийн энэ дэлхийн нийгмийн соёлын төвд байх ёстой юу? Бүх соёл ингэж явж байгаа учраас би тэгж болохгүй шүү дээ. Би хоцорч болохгүй шүү дээ. Би ардаас нь чирэгдэж болохгүй шүү дээ. Тийм учраас би энэ нийгмийг одоо даах ёстой. Хүмүүсийг хүлээн зөвшөөрөх ёстой шүү дээ. Энэ соёлоодыг би яах ёстой. Өөрөө болох ёстой шүү дээ гэж. Oh no. Америкт нэг гайхалтай зүйл болсон. 1960 оноос хойш 60 онд бүх одоо энэ хай скуулуудын Библийн одоо боловсролуудыг 1960 онд байхгүй болгоод харин Трамп гаргаж ирээд саяхан бүх дунд сургуулиудад Библийн боловсролыг оруулж эхэлсэн. Хамгийн гайхалтай сайн мэдээ та бүхэнд ирж байгаа. Монголчуудын талаар хөөцөлдөж эхэлж байгаа. Та бүхэн залбирч өгөөрэй. Залбирч өгөөрэй. За би өнгөрсөн 7 хоногт одоо нэлээд тийм гэмт хэрэгтэй тэмцэхтэй тийм тасгийн одоо сэтгцийн тийм эмчгээд бас миний найз байгаа. Тэр найзтайгаа бас уулзаад тэгээ тэр хүн гэмт хэрэгтэй хүмүүсийн талаар одоо ярьж байгаа. Яг уул надтай сэтгэлээд хуваалцах гэж ирдэг юм л да гоё. Яг тийч хүнд нөхцөлд ажилладаг хүмүүс. Тийм учраас тест тоглоод ингээд тэгээ зүйлд ингээд хөлсөнд гараад зүгээр байж хав байг нь гоё яана гэл. Би болохоор нөгөө нэг Библийн тухайл асууж байгаа. Тэгээ гэмт хэрэгтэй хүмүүс юу ямар байдаг вэ гэхээр ер нь бол маш олон шинж чанар зарим бол нууцын зэрэг л байгаа. Тэгэхээр ер нь бол маш их одоо юм залтай. Өндөр хэмжээний залтай. Зарим хүмүүс хуурамчаар одоо ингээд өвчтөй болж ирдэг. Тэгэхээр яахааргүй баригддаг. Тэгээ би ингээд одоо 20 гаруй жил одоо энэ хэрэгтнүүдэд ажиллаж байна. Одоо сүүлүүд бол хар тамхи ч юм уу одоо ингээд янз бүрийн аллах хүчирхийлүүд их гарч ин тийм үү. Гэхдээ тэр ийм үг хэлсэн. Ер нь явж Бурхны үг л хүчтэй юм байна. Бурхны үг л хүчтэй юм байна. Тэгээ бас нэг пастор орж ирээд бидний ярианд орж ирээд бас тийм юм хэлжсэн. Одоо тэгэл ер нь бол сэтгэл зүй их чухалчдаг болчихжээ гэж. Тэгээ би тэр хүнд юу гэж хэлсэн бэ гэхээр удахгүй болохоор хүмүүс сэтгэл зүйн өмнө болохоор юу чухалчдаг байсан гэхээр харилцааг чухалчдаг гэсэн. Харилцаа нь. Тэрний өмнө болохоор EQ гэж явж байсан ч тийм үү. Одоо сэтгэл зүй гэж ярьж байгаа ч тийм үү. Сэтгэл зүй чухал. Миний сэтгэл зүй ямар байх хэвээр тэгэл тэрнээс хамаарат ажил хийн. Миний сэтгэл зүй ямар байхаас хамаарат надад тэгж авчин шүү гэдэг ч болсон тийм үү. Өөрөөр сэтгэл зүйгээс болоод хүний ирэх гэдэг зүйл бүр байхгүй. Уянаас алдурсан. Тэгээ би тэр хоёр уучлаарай. Миний бодлол өөр болсон. Удахгүй сүнслэг үе гэж ярих болно. Яагаад гэвэл тэр үед хүмүүс одоо энэ сэтгэл зүй гэдэг зүйлийг даваад юу заах вэ, юу сурах вэ, судлах вэ гэж. Сэтгэл зүй гэж ярих хүмүүс жинхэнэ шашин ярих баг. Жинхэнэ одоо нөгөө аура ярих баг. Жинхэнэ одоо нөгөө дад хүч ярих баг. Тийм учраас бид түүнийг даваад Бурхны сүнслэг үеийг одооноос бид нар барьсаар байх ёстой. Сүнслэг үе. Бурханлаг үе. Сүнслэг хүн, бурханлаг хүн гэдгийг бид нар яах ёстой, үргэлж суралцах ёстой гэж хэлж байна. Тэгэхээр ах トゥ нар минь ээ. Тэгвэл бид нар
Ийм байдал донд энэ ишлэлийг бид нар амьдралтаа авч явахын тулд би танд нэг зөвлөгөө өгье. Та өөрийгөө юуны төвд байлгаж яваа гэдэг нь маш чухал шүү. Юуны төвд? Сэтгэл санаагаа чухалчдаг уу? Харилцаагаа чухалчдаг уу? Амжилтаа чухалчдаг уу гэж түрүүний асуулт гарч ин тийм үү? Би таныг өөрийгөө Бурхны нэгүслийн төвд байлгаасаа гэж хүсэж байна. Бурхны нэгүсэл. Бурхны нэгүсэл байвал та ямар ч алдаа гаргасан ч гэсэн Бурхан бол итгэмжит. Чамайг уучлахад хизээд явах бай. Бэлэн байх болно. Давидын үед матан дуунуудыг харах юм бол зөндөө тийм эвгэмшлийн дуу дуулж байгаа ш тэр үед Давидад Бурхан юу ч хариулаагүй. Яагаад вэ? Тэр зүгээр л уучлалт гуух ёстой гэдэг л зүгээр л ийм бодолтой байсан. Харин яг чи сэтгэлээсээ уучлалт эргэлт их зүйл түнд байхгүйсэн асуудаг байхгүй. Тэгээд яасан бэ? Яг бэлэн болж байгаа гэж Бурхан Натаныг явуулсан байхгүй. Тэр үед Давид чи сэтгэлээсээ Бурханы өмнө гимсэн байт юм аа. Тэг учраас зүгээр залбираад зүгээр л гимшээд Бурхан минь уучлаарай гэж. Зүгээр уучлаарай гэхээр хоос орогддог үе байдаг шүү дээ. Бурхан минь би тийм алдаа хийжлээ. Би одоо нэг яаж асуух. Гэхдээ би таны өмнө уучлах хэрэгтэй. Би ийм байж болохгүй. Би таны өмнө зогсгүй үйлчлж болохгүй. Зогсгүй хүмүүстэй хандж болохгүй. Миний дотоод зүрх сэтгэл цэвэр байх хэрэгтэй. Тийм учраас би танд гимшээгээд зүгээр нэг юм үйлдэл хийж болно гэсэн үг биш юм. Сүнс дотор хийх хэрэгтэй зүйл байхгүй. Давид дуулал номон дээр анх удаа сүнсээр дүүрэн байх тухай ярьж байсан. Ариун сүнсний оролттой. Тийм учраас бидний дотор бие махбодын итгэл биш. Сүнсний итгэл маш чухал юм аа. Сүнсний итгэл маш чухал юм аа. Петрийг бодж үзье. Эндээс бид нар Бурхны өмнө Бурхан намайг хэр хэмжээгээр мэдгийг бодох ёстой. За энэ ишлэлийг Иохан ном 21:15-аас 17 бүгдээр үзье. За та нар Бурханд хэрэглэхийг хүсэж байгаа юу? Хэрэглэхийг хүсэж байгаа юу? Бурханд хэрэглэхийг хүсэж байна уу? Бурханд хэрэглэгдэнэ гэдэг нь онцгой үйл явдал биш байхгүй юу? Зүгээр та ингэж амьдарч байгаа нь та ээжээр амьдарч байгаа, ааваар амьдарч байгаа, охиноор амьдарч байгаа, ажилтнаар амьдарч байгаа чинь Бурханд хэрэглэгдэж байгаа шүү дээ. Амен. Бурханд хэрэглэхээр пастор хамаагүй нялаад пастор Бурханд хэрэглэж байгаа учраас бидний хэрэгтэй зүйлүүдийг зааж өгсөн. Хэрэгтэй өгдөг хэлэх ёстой. Хэрэгтэй зүйлүүдэд яасан туслах ёстой гэж. No. Бурхан ямар ялгартай юм бэ гэж харагдаж шүү дээ. Бурханд хэрэглэгдэнэ гэдэг нь юу? Маш амархан, маш онцгой, маш тодорхой зүйл юм. Та байгаагаар Бурханы өмнө амьдрах чинь өөрөө хэрэглэгдэж байгаа л үйл явдлахгүй юу? За харцгаая. Хамтаа энэ ишлэлийг уншия. Жохон уртэж магадгүй гэхдээ газ уншия. Буруу. Тэдийг өглөө хоолоо идэж дуусгаад Есүс Симон Петрт "Яахны Симоно, чи намайг эндээс илүү хайрдаггүй? Эдээс илүү хайрдаггүй" гэж асуухад "Тэмээ эзэн, танд хайртайг минь та мэднэ" гэв. Есүс түнд "Хургнуудыг минь тижээ" гэлээ. Дахин Есүс хоёр дахь удаага түүнд "Яахны Симоно, чи намайг хайрдаггүй" гэхэд тэр түүнд "Тэмээ эзэн, танд хайртайг минь та мэднэ" гэв. Есүс түнд "Хондийг минь тижээ" хариул гэлээ. Есүс түүнд 3 дахь удаага "Иоганны Симоно, чи намайг хайрладгүй" гэв. Чи намайг хайрладгүй гэж тэрээр 3 дахь асуусан учраас Петр пян гониглов. Тэр эзэн та бүх юмсыг мэддэг. Танд хайртайг минь та мэддэг гэлээ. Есүс хондийг минь тижээ гэж хэлээ гэж хэлсэн байгаа. За энэ бүлгийн төгсгөлтөөр болохоор Есүс өмнө хэлсэн үгийг цоо шинээр хэлдэг. Юу гэж хэлж вэ гэхээр намайг даг гэдэг үг хэлсэн байдаг. Энийг Матай номон дээр 4-р бүлэг дээр анх тахтаа намайг дагаа гэж хэлсэн байдаг шүү дээ. Петр тэр үед яасан бэ? Есүс дахин бүх хүмүүсийн өмнө эцэгхийг хаяад, эд хөрөнгө хаяад, ажлаа хаяад, тороо хаяад, бүх юм хаяад, цаг хугацаагаа хүртэл хаяад яасан бэ? Есүсийг дагаж явсан. За бид нар эндээс гоё хэсэг харна. Юу гэхээр Петр рүү хандаад юу гэж хэлсэн бэ? Симоно гэж хэлсэн байгаа ш тийм үү? Хинээ гэж хэлсэн бэ? Симоно гэж дуудсан байгаа байхгүй. За бид нар эндээс харах хэрэгтэй. Яагаад Петр гэж дуудаагүй юм болоо? Симон гэдэг үг нь болохоор хэн бэ? Петрийн аав штэ. Аав нь юу гэхээр энэ нэрний утга нь бол өвс гэсэн утгатай байхгүй. Тэгээд энүүгээр дамжуулаад Петр хэн бэ гэдгийг тодорхойлж гэсэн үг байхгүй. Петр гэж дуудаагүй. Өмнөх хэсгүүдээр харах юм бол Петр, Кефе гэж нэрээр дуудчихсан шүү дээ. Чи бол хад, чи бол чулуу, чи бол тим гэж. Тэ Матай 16 дахь бүлэгт гардаг шүү дээ. Чи бол хад чулуу, би чамд чуулганы байгаад гэж хэлсэн байдаг тийм үү? Харин энэ дээр яасан бэ? Симоно гэж дуудсан байгаа. Өөрөөр хэлбэл дуудаад 3 таа асуусан. Хургийг тижээ, хургийг харуул, хондийг тижээ гэж хэлсэн тийм үү? Өөрөөр хэлбэл тэр тусамд нь бурхан яасан? Есүс яасан бэ? Хариултууд нь өөр шигдэж байсан. Гэхдээ энэ нь юу вэ? Цаашаага юу? Өнгө талын хариулт биш. Илүү гүнзгий түүний зүрх сэтгэл тэр оруулж чадахгүй байгаа тэр хэсрүүнд оруулсан гэсэн утгатай зүйл юм. Яг энэ хэсгээр харах юм бол Петрт нэг траума байсан. Траума. Зөв хэлж байна уу? Юу гэхээр Петр үүнээс хойш юу болох вэ гэхээр дахиад бодохоор түрээ траума бодогдно. Яг л Есүс урсан түүх бодогдно. Дахиад донгодоход юу вэ? Өөрөөр шаналдаг болно. Өглөө босгочоо дахиад донгодоход өглөө нарыг харах, өглөө цэрхэд хүндэд хүнд байх болно. Тийм учраас Петраас 3 дахь асууж байгаа шалтгаан юу вэ? Түүнийг уучлахын тулд байхгүй юу? Түүнийг итгэхийн тулд юм аа. Есүс өөрөө хурж ирээд чи намайг хайрлах чадахгүй гэж асуусан байхгүй юу? Хайрлах чадахгүй. Харин Петр юу гэж хэлсэн бэ? Эхний хоёр асуулт бол яа бид нар шиг хариулсан байхгүй. Би бурханд хайртай. Чи Есүс итгэдэг үү? Би Есүс итгэдэг. Чи бурханд хэрэглэдэг үү? Би бурханд хэрэглэдэг гэж. Харин Есүс дахиад асуусан. Өөрөөр хэлбэл хариултаараа дамжуулаад илүү гүнзгий асуусан. Чи зүгээр л юу вэ? Ханий нөгөө хотон дээр байдаг тийм үү? Хурд хийчих хэмжээнд их үү? Эсвэл зүгээр л яг нэг хонь хурд ингээд хариулдаг хүний хэмжээнд үү? Эсвэл ч бүр тийжээх үү тэдрийг.
Өөрөөр зүрх сэтгэлийн уудлалт хийсэн байгаа. Харин Петр тэгж болоод бодож ирсэн хариулт нь өөрчлөж ирсэн. Та бүх юмсыг мэддэг гэсэн. Бүх юмсыг мэд. Тийм учраас намайг дагараг жилсэн юу гэхээр Есүс биднээс асууж байгаа асуулт нь намайг эмчлэхийн тулд байхгүй юу? Намайг эмчлэхийн тулд юм. Амен. Та бурханд хайртай юу? Та бурханд хайртай юу? Хариулахгүйсэн ч болно гэж юу? Та бурханд хайртай юу? Бид нар бодож чинь тий? Хариулахаа хүртэл бодож чинь. Бид нар ямар нэгэн бидний дотор ямар нэгэн хариулахад амьдралын нух чанууд бодогчж болоод бидний ам хариулахгүй жиж болох юм. Та бурханд хайртай юу? Нэг үнэн байна. Таны нөхөр чинь бурханд хэр зэрэг хайртайг дааж мэдэхгүй. Бурханд хэр зэрэг хайртайг бурхан л мэднэ. Та бурханд хэр зэрэг хайртайг Есүс л мэднэ гэсэн үг. Аль хэсэгтээ хайрлаж, аль хэсэгтээ хайрладаггүй бурхан Есүс л мэднэ. Таны хэр зэрэг зүрх сэтгэлийн шахагтай байгааг тэр хэмжээгээр Есүс мэднэ гэсэн утгатай зүйл. Тэгвэл Есүс яг уу би чамайг уучлах гэж байна. Чи миний асуултанд тодорхой хариултаа чин сэтгэлээс хариулаач гэж асуугаагүй. Зүгээр л юу вэ? Чи надад хайртай юу гэж хэлсэн байгаа. Хайртай юу гэж хэлсэн. Тийм учраас Петрийн зүгээс Петр ирээдүг яасан бэ? Өөрчилж байгаа байхгүй. Петрийн ирээдүг өөрчилсөн. Паул ч гэсэн бас амьдралдаа маш хэцүү замыг туулсан шүү дээ. Есүс Христос уулзахаас өмнө маш олон Христчдийг алсан. Тэ? Гэр бүлээр нь алсан, хорьсон, нэр байр суурьуд бол алдагтай нэгэн байсан, болоо сүрлийн үед мэдлэг чадвартай нэгэн байсан. Хүмүүсийг хараад хүмүүс Паулыг хараад энэ бол IQ-тэй хүн, энэ бол мэдлэгтэй хүн, энэ бол эд хөрөнгөтэй, энэ хүн байр суурьтай. Паулыг юу ч хийсэн, Саул багт юу ч хийсэн бүр тэгээд албан тушаатад үргэлж шууд манад хүндэд ямар ч асуудалгүй шууд юу зөвшөөрлөг бичиг үгээрээ алга бичиг хүртэл зөвшөөрлөг өгчээсэн. Харин Есүс Христос ууцхад юу болсон бэ? Би ардхаа мартаж урд гуруугаа зүтгэж байгаа гэж хэлсэн байдаг. Тийм учраас Христ итгэж хүн өөрчлөлтийн тулд яах ёстой вэ? Өнгөрсөн амьдралынхаа алдаануудтайгаа нүүр тулаад эзэн бурхны өмнө яах ёстой вэ? Хүлээн зөвшөөрөөд чөлөөлөгдөх нь маш чухал хэрэгцээ байна. Өөрийгөө битгий буруутгаараа. Чиний буруутгал Есүс Христээр айл үжинээ тохогдсон. Чиний алдаа Есүс Христээр айл үжин тохогдсон юм а ярьж байгаа гэсэн үг. Есүс Христ итгэж хүмүүс уучлал, өөршөөл, шинжилэлтээр үргэлж ирээдүрүүгээ уршлах ёстой. Энэ бол хандлага юм а. Тэгээ учраас бид нар уучлалын талаар ямар ойлголттой байгаа вэ? Тэгээ нэг хүүхэд тэгвэл багшаа яаж өөрийгөө уучлах юм бэ гэж асуусан. Бид нар өөрийгөө уучлах талаар бодохоос өмнө уучлал бол бурхнаас ирдэг. Бидэд өөрийгөө уучлахдаа хэмжээ хязгаар байдаг. Бусдыг уучлахад хэмжээ хязгаар байдаг. Харин бурхнаас ирж байгаа уучлал бол биднийг шинжилж байдаг. Тийм учраас актуунаар бид нар өөрийгөө уучлахаас өмнө бурхан намайг хэр хэмжээд уучлсныг бодоорой гэсэн юм. Би энэ жишээг үе үе ярьдаг. Би хамгийн амьдралдаа амар том уучлал хийжсэн хүн маань бол миний аав. Аавыгаа уучлсан. Анх удаа аавыгаа би таныг уучлж байна гэж хэлжсэн үе. Хэлж байсан үе. Тийм учраас актуунаар битгий өнгөрсөн рүүгээ хараарай. Өнгөрсөн рүүгээ харах юм бол яг уу Лотын эхнэр шиг болно. Лотын эхнэр юу вэ? Содом Гомороос зүгтж явахдаа өнгөрсөн амьдралаа хараад яасан бэ? Харсаас болоод давсан баг нь болсон шүү, тийм үү? Тийм түүх мэдж байгаа юу та хүн? Тэгэхээр өнгөрсөндөө хийдэг авдах, өнгөрснийгээ тавьж явуулахгүй бол, өнгөрснийгөө эзэнд орхихгүй бол яах вэ? Бид нар хоошоогоо хэзээ нэгэн цагт харах боломжтой, ухрах боломжтой, унах боломжтой гэдг нь маш тодорхой гэсэн үг байхгүй юу? Тийм учраас чуулганд явж байгаа хүмүүсийг харах юм бол яагаад унаад байна вэ гэхээр тэр нь өнгөрсөндөө ямар нэгэн зүйлийг авч яваад байгаадаа шууд холбоотой гэж хэлчихсэн. Тийм учраас өнгөрсний амьдралыг бид өсөж хөгжихэд сүр төрөлтийн тод жишээ бол энэ юм а гэж хэлж байгаа. Лотын ихнэр хоошоо харсан шалтгаан юу вэ? Энэ дэлхийн амьдрал тий та уцаа төр орохоор уцаа битгий хараараа. Өнгөрсөн амьдралын гой сайхан хувцас хоноор эд зүйл шинжилэлтүүдийг тэнд байсан сайхан дурсамжуудыг хараад дэлхийн сайхан зүйлүүдийг хараад тэрийг нэг хийж үзчихсэн гэдэг зүйл. Бид тэр зүйлүүдийг эзний өмнө тайлж хаянхууд харах юусоо шаардлага байхгүй. Паул Филиппо номдэр юу гэж хэлсэн бэгээр 3 дугаар бүлгээс харуул Паул энэ үгийг хэлсэн байгаа. Би өнөөдрийг хүртэл сурч мэдсэн зүйлүүд. Миний амьдралын гарал үүслийн урдууд би сэхэтэн тэгээ өндөр боловсралтай. Сурч мэдсэний үед би яг тэр үр өдмийнхээ дагуу яг нэр хүчтэй хүн, байр суурь би фарисей хүн гэж хэлсэн. Тэгээ бүх зүйлүүдээр Есүс Христийн өмнө очиод хог шармит үзье гэж ярьж байгаа байхгүй. Өнөөдөр бид тийм хэмжээд хүрч чадсан тийм хэмжээний итгэж мөн үү гэсэн асуулт юм. Харин бид нар аль нэг нь авч явна гэдэг нь бол бид нар өнгөрсөнтэйгээ зуурдаг шалтгаануудын нэг юм а гэж ярьж болно. Шалтгаануудын. Тэгээ учраас актуунаар нэ өнгөрсөн амьдралын янз бүрийн асуудлуудыгаа битгий авч яваарай. Алдаануудаа битгий авч яваарай. Өнгөрсөн амьдралын тэр дэлхийлэг зүйлүүдийг битгий тэгээсэй гэсэн утгатай зүйл юм. Өнгөрсөн амьдралтаа хүлэгцэн хүмүүс сэтгэл зүйн хувьд бол амархан гомдолдог хүн болдог.
бас амархан харамсдаг хүн болдог. Тэгээ шинэ боломжуудынхаа өмнө үргэлж чадваргүй мэд хандлагуудыг үзүүлж эхэлдэг гэж хэлж болно. Сүнслэгийн үед юу вэ? Бурхан бидний шинэ амьдрал руу хүчилж явахад өнгөрсөндөө анхаарснаас болоод Бурханы төлөвлөгөөг хараад сэтгэлээр ундаг хүн болдог. Хуучин амьдралынхаа зуршлагуудыг авч явснаас болоод дадал зуршил, янз бүрийн зуршил байж болно. Зөвхөн тамхи мамхи болоод зүгээр нэг тийм чухал асуудал биш байхгүй. Тэрийг дадал зуршил гэдэг юм чинь бол юу вэ? Илүү чухал юм муу зуршлууд юу? Муу бодол санаанаас ихэлдэг гэсэн үг байхгүй. Бид нар эдгээр зүйлүүдийг орхиж чадахгүйгээс болж өсөлтийг өсөж хөгжих ёстойгоо бид нар сулруулах гэж хэлж байна. Тэгэхээр өнгөрсөндөө битгий хорогдороо амьдрал нь дэндүү хэцүү мэд харагдах болно. Сүслэг байдлаа. Итгэлийн амьдралаар үнэхээр хэцүү юм байна гэж. Үнэхээр дааш давж юм байна. Зүгээр энэ хүмүүс арай өргөн зам нь арай илүү эргэж хөлөөд юм байна гэж ярьж байна. Хэрвээ бид нар зэх юм бол бидний сүнслэг байдал маань яг лотын ихнэр шиг болох болно. Давсан байна. Тэгэхээр ах トゥ нар минь ураг шалгахад саад болж байгаа муу зурцуудаа бүгдээр хайцгаая. Залах уурал. Ингээд зүйлээс эхэлнэ. Залах уурал, төлөвлөгөөгүй байдал, хариуцлагагүй байдал. Ирэх чөлөө гэж ярихаас өмнө болохоор шашны шинжилтийн алдартай номлогч нар юу гэж ярьдаг гэсэн юм бэхээр Христ итгэл бол ирэх чөлөө гэж анх дуурсан бол Есүс ахгүй. Гэвч нөгөө талаараа зоосны хоёр тал. Христ итгэл бол ирэх чөлөө, нөгөө талаараа бол хариуцлага гэж хэлдэг гэсэн. Хариуцлага. Хариуцлагад бол итгэвчтэй байл орно. Хариуцлага гэдэг нь салхилах бат орно. Хариуцлага гэдэг үнэн орох болно. Хариуцлагад хүсэл мөрөөдөл орох болно. Харин ирэх чөлөө бол юу вэ? Хөдөлгөх хүч. Бидний үйлдэл, бидний шийдвэр байхгүй. Тэг учраас ах トゥ нар минь Христэд итгэнэ гэдэг нь бол шийдвэр гаргасан болоод тэр шийдвэрийг ирээдүйд цаг нь гаргасан шийдвэрээ ирээдүйд шийдээд явах үйл явц гэсэн. Шийдвэр гэдэг үгийн тайлбар тийм байхгүй. Энэ гаргасан шийдвэрээ ирээдүйд шийдээд явах процесс юм. Тэг учраас хүн харахад Есүст итгэдэг гэж. Тэр ирэх чөлөөд сэтгэл зүйн итгэгч нарыг Америкийн одоо теологчид юу гэж шүүмжилж байгаа вэ гэхээр би бол Христэд итгэж хөө хаач хэлж чадна. Тэгвэл юу вэ? Зүгээр л нийгмийн муу муха зүйлд бодголдоод явж байгаа. Бурхны болохгүй гэсэн зүйлүүдийг бодголдоод явж байгаа. Энэ бол би ирэх чөлөөдөө итгэж юм аа гэдгийг яасан бэ? Тодорхойлж байгаа. Энэ бол өнөөдөр Америкийн асуудал юм гэж хэлсэн үг. Бидний ирэх чөлөө бол юу вэ? Хааш Бурхны дотор амьдрах явдал юм гэж ярьж байгаа. Хаач Есүстэй хамт алхах явдал юм гэж ярьж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ учраас ах トゥ нар минь та бүхний дотор үйл ууршилтай холбоотой зүйл байгаад эзний өмнө таатгалыг аваарай. Бодоод битгий яваарай. Яг л тэр хүүхдийн чуулган хожруудын хүүхдүүд бичиж тэмдэглэсэн шиг бичиж тэмдэглэж өөрөөртөөгөө бас эзний өмнө ажиллаарай гэж бас хэлмээр нь. Тэгээ би тэр хүүхдүүд өчтөр болоод би өмнөх нь өөрийгөө уучлахсан бол өчтөр өрөөлөг уучлах тухай заасан. Тэгээ хүүхдүүдэд та нар ямар байсан бэ гэхээр тэр өдөр гоё байсан гэж ярьж байгаа байхгүй. Хүүхдүүд тэгж хэлж байгаа боловч бид нар бас л яг ясам дээр хүүхд шүү дээ. Тэгээ би тэр хүүхдүүд юу гэж хэлсэн бэ гэхээр тэр өдөр гоё байсан юм уу? Өнөөдөр яасан бэ гэсэн асуулт. Тийм учраас тэрнээс хойш чамд янз бүрийн асуулт гараагүй бол сайн. Гэхдээ бид нар ирээдүйд энэ зүйлүүдийг хийгээд өргөж бэлэн байгаараа хүүхдүүд ажилласан. Та нар уцныхаа нөөдөн дээр биш. Заримдаа өөртөө цаг гаргах, алдаагаа цаг гаргах. Тэр дараагийн ламд боломжтой би та нар өөрийгөө магтах талаар ярьж өгөөж. Гэхдээ жингүү багшигаа асуугаад байна л да. За. Тэгэхээр бид нар уучлалын өөрийгөө уучлах талаар нэг удаа биш шүү дээ, тийм үү? Ирээдүйд явах ёстой. Бид нар янз санаандгүй алдаанд явах болно. Тийм учраас явах ёстой. Алдаагаа зас боломжуудыг өөртөө үргэлж нээлттэй байлгаарай гэсэн үг байхгүй юу? Амен. Бити чаач бити хай. Бити энэ хай. Бити одоо интернетээр янз бүр юм хай. Янз бүрийн сургалт хай. Зүгээр эзний үг амит. Амен. Бити чаач битгээр сайрах онгор. Тэг чи бурхны үг биш. Чаач бити өөрөө надад хариулсан байж тээ. Та нар бодлоог бол асуу. Надад бурхан би бурханд итгэдэггүй гэж хариулаад байна шүү дээ. Би хүмүүсийн итгэл үнэмшлийг мэдээллийг л хариулж өгч юм гэж ярьж байгаа байхгүй. Бид нар мэдээлэл бол бидэнд хэрэгтэй. Тэгтээ бид нар яах ёстой. Бид нар бодиттой амьдрах ёстой шүү дээ. За тийм учраас ах トゥ нар үйл уучлалтай холбоотой зүйл байвал яах ёстой. Та бүхэн эзний өмнө тайлаараа. Хэрвээ бид нар энэ одоо өнгөрсөн амьдралаа ингээд зовлонгууд бид нар үйл уучлал болон гомдол уур хэлэн те огцсон буурлах ч юм уу те яа үг даахгүй ч юм уу ингээд ийм их төр төрхөд бидний дотор ирээдүйн биеийг бүтээж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр бүгдээрээ энэ байдал минь удаа явах юм бол миний зүрх сэтгэл хатуу байх болно. Хатуу. Бүгдээрээ хилээд үзье. Зүрх хатуу байх болно. Тэгэхээр үнэн үг хэлэхээр хүлээж авах болчихдог байхгүй. Залбираар гэхээр хүлээж авах болчихдог. Уучлаараа гэхээр хүлээж авах болчихдог. Тэ чи засагдах боломжтой гэхээр бүр хүлээж авах боломжгүй болчихдог. Зүрх хатуух нь үүнийг хэлж байгаа гэсэн үг. Бурхан бол чамд тайлтайгаар мэдэн штэ. Мэдэн штэ гэж хэлэх бол гэсэн үг. Зүрх хатуух нь үүнийг хэлж байгаа гэсэн үг.
Тэгээ заримдаа би одоо сошиал дээр ингээд янз бүрийн номлуудыг ингээд рил хийгээд тавьж байгаа. Та ингээд рил нь харахад хүн гэж зөндөө байгаа хгүй. Тэр бол сонирн биш. Миний ирээдүйн чухал. Хүмүүсийн ирээдүйн чухал учраас би хүмүүсийн сэтгэл зүйд автдаг. Зарим хүмүүсийн сэтгэл зүгээс олоод сошиал дээр юм тавих юм уу, өөрийгөө итгэл өвчтэй чөлөөтэй гिचлээ. Энийгээр дамжуулаад нэг хүн ч гэсэн эзэнд итгээд аврагдаасаа гэдэг зүйл. Өнгөрсөн 7 хоногт нэг хүн таны номлыг таксинд сонсож явж илээ гэж. Таны номлыг TikTok-д явж илээ гэж ярьж байгаа хгүй. Тэгээ би комментүүд нь юу гэж нэ гэж. Хүмүүс комментүүдийг сонирхдаггүй. Зүгээр л хийж байгаа гэсэн. Христ сэтгэл бол ирч хүлээ шүү дээ. Амен. Тэгвэл нийгмийн хүмүүсийг булангуутуулаад уурыг үргээл юм бол Есүс яриад байх тухай бол яриаггүй шүү дээ. Зүгээр л гоё үнээрээ байх тухайд ярьж байгаа гэсэн. Үнээрээ байх тухай. Тэг учраас бидний зүрх сэтгэл гэсэн бас яг альч талбар дээр, сошиал талбар дээр, бодит дээр хүмүүстэй харилцаан дээр талбар дээр хатуурах юм бол маш хэцүү байх болно гэсэн. Хэцүү байх болно. Тэгээд бидний доктор яг зовлон яваад байх юм бол бас сэтгэл санаа ер нь бол докторгүй болно, амар тайван бос байх болно. Уучлалгүй те өөрийгөө ойлгохгүй гомд уурах хэлэнтэй юу вэ? Бусдыг зовоож эхэлдэг. Бусдад яг сөрөг хандлагуудыг үзүүлж эхэлдэг гэсэн үг байна. Тэгээд бүр цаашлаад бурхантай харилцаа нөхдөд пям. Нөгөө бурханд итгэл маань буцаад хүмүүсийн тоогоо шиг алга болж эхэлдэг. За. Тийм юм ярьсан тийм үү? Есүс ч гэсэн загалмаа дээр ийм зүйлийг хийснийг санаараа. Аваа. Тэднийг уучлаач гэж хэлсэн байдаг. Луг 23:34 дээр юу хийж байгааг тэднийг мэдэхгүй байгаа тэднийг уучлаач гэж хэлсэн байна. Таны гомдоос нэгэн баг. Тэгэхээр за өөрийгөө уучлсан бол таны гомдоос нэгэн байх бол яах ёстой вэ? Тэднийг уучлах хэрэгтэй. Бүх уучлал бурхнаас. Дараа нь та тэр бурхны уучлалыг авсан дараа өөрийгөө уучлах хэрэгтэй. Худлаа ядгаа уучлах хэрэгтэй. Симхи хийдгийг уучлах хэрэгтэй. Уучлах хэрэгтэй шүү. Хизээч өөрчлөгдөхгүй хизээч тэрийг аль симхигээр авч явдаг. Олон жилийн өмнө танарт номжсэн номд байна. Симхи итгэгч нар гэж үүдэг. Газ худлаа ярьдаг. Симхи гарангуутал нь гим үлддэг. Симхи гарангуутал нь зайл хэргэлдэг. Энэ бол бидний зовооноо. Энийг нууж авч явах нь зовоодаг байхгүй юу? Тэгээд бидний зүрх сэтгэл мэдээд. Тийм учраас ахтун та нарыг бас дараа нэг гомдоос хүмүүс байгаад Есүс таныг уучлсны адил бусдыг уучлаарай. Уучлах чадвартай байгаарай. Амен. Тэгэхээр өөрийгөө уучлж өжөөд бид нар дараа нь бусдыг уучлахад суралцсан. Өөрийгөө уучлах нь Бурхны уучлалаас суралцах явдал гэж ярьж байгаа. Колосе 3:13 би уншчих. Ингэхдээ нэг нэгнээ хүлцэн би биенээ уучлж хэрв хэн нэгэн чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг эзэн уучлсны адил уучлаарай гэж хэлсэн. Амен. Амен. Одоо та хин нэгэнтэй харилцааны бас таны гомдоос хүн тантай хамт байхгүй байгаа ч гэсэн та тэр хүнийгээ уучлаа. Тэр хүн явсан ч гэсэн тэр хүнийгээ уучлах явдлыг ярьж байгаа гэсэн үг. Хамт байгаа бол өөр асуудал бас уучлаж бол. Харин явсан ч гэсэн уучлах хэрэгтэй. Явцсан учраас уучлахгүй гэсэн үг бол биш. Тийм учраас уучлалтын талаар ойлголтыг бид гүнзгий болох хэрэгтэй. Амен. Тэгчээж их чөлөөтэй байх болно. Дахиад бид шинэ орон зайг бүрдүүлэх гэсэн үг байхгүй юу? Харин уучлаагүй бол тэр хүн байхгүй байсан ч гэсэн сайхан онгоочлаа гэж үг. Тэ? Онгорхоо шүтчихлэх гэсэн үг байхгүй юу? Тэр хэмжээтэй уучлахаа бас бодох хэрэгтэй. Тэр хэмжээтэй уучлахаа. Нөгөө мө Петр чи өөр хэл хурж ирээд хэдэн удаа уучлах юм ба энэ хэдэн хүмүүсийг дагаж явахдаа дандаа зовоогдох юм ба гэж хэлсэн. Есүс ч гэсэн юу гэж хэлсэн? Амааш амархан. Чи тоо мэдхүү. 70 дахин үржүүлсэн те гэж хэлсэн мэт. Тэгвэл Петр вау амархан штэ 400 юу вэ гэж бодсон толгойн ирчихсэн. Тийм их үү гэж. Өөрөлдвөл Бурхны нэгүсэл гэдэг чинь өөрөө тийм хэмжээтэй юм гэж ярьж байгаа. Би тийм учраас бид нар өөрсдөө Бурхны нэгүслийн төвшөнд тавьцгаая. Амен. Бурхны нэгүсэл. Өнөөдөр пастор энд нэг онцгоороо зогсоод байгаа даа биш. Би бол нэгүслийн учраас л байгаад байгаа байхгүй юу? Тэгээ би заримдаа ийм асуулт өгдөг. Би Бурхнаас эрт явчвал яах вэ? Гэхдээ би Бурхнаас би дэлхийгээс эрт явчвал явах вэ гэдэг. Би одоо ингэ хөвчүүл яах вэ гэдэг. Одоо 45 насны хямрал гэдэг янз бүрийн байдаг л бадарсан. Даа төч өрсөн чи 40 насны хямрал гэж яриадсан байхгүй юу? 45 насны хямрал бай тохиолдоод байна уу гэж. Манай ихтэй чи нөгөө юу хүн уцаас нэг миний янз янзын байдлыг болохоор энийг ийм хямрал байдаг юм байна. Тэгээ Есүс рүү очивол яах вэ гэдэг. Бас ийм хямрал байдаг юм байлээ шүү. Хамт шок ба түстас. Тий. Тэгэхээр хүндгээ янз бүрийн өнгөрсөнтэй холбоотой юм хямралууд байдаг. Би болохоор ийм одоо өнгөрсөн хугацаанд янз бүрийн муу зуршлууд их байсан шүү дээ. Та бол миний одоо яг мэдэн шүү дээ. Тэгээд би одоо ингээд Есүс рүү очивол яах болоо гэдэг. Тэгэхээр ингээд нэг бурхан ингээд ихнэр яг тэрийг мэдсэн шиг өөш 80 настай хамт бай шүү. Тэр чаах 90 чи 80 болсон. Би тэгээд за миний бодлыг ойлгож байгаа юм байна даа. Ирэхээр одоо хоёр хүүхдээ бас төвөг удах гэдэг байгаа байхгүй тий. Ирээд чээлгээд өгөөч гэж ярьжтэй биш тийм үү? Хоол хийгээд өгөөч. Эсвэл хоёулаа хэрэлдээ сууж чи бас би бас гэдэг юм уу тий. Чиний таяг хааваа чи таяга хаваас ноол ороод ч юм уу тий.
Тэгвэл надад нэг итгэл өнөмшил байгаа. Тэрний үгээр Бурхны нэгүслийн үгээр би хизээч энэлхийг орхиж явахд бэлэн. Мэдээж бидний хүсэл бол яг хаа энд гэдэг зөндөө мүдчмээр шүү дээ тийм үү? Өөр аачтай яасан зөндөө мүдчмээр шүү дээ тийм үү? Би бол нэг 30-д нэг тийм болног хүмүүс амар шуугаад байгаа. Намайг 80-ад оны үед бол жоохон багч нь шүү дээ. Сансар гаригаар ингээл онгоц монгоц нисээс пууч муучнасаа бид нар галаксигээр явна гэсэн болоогүй л шүү дээ. Хайцсан. Тэгэл ингээд бодоод үзэх юм бол заримдаа 30 хоног бол бодоол байгаа. Тэгэхдээ яг бурхан намайг хүсвэл би эзэд явахд бэлэн. Бидний ирээдүй ийм хэмжээгээр ирэх чөлөөтэй байх хэрэгтэй юм аа. Чөлөөлөгчсөн итгэж бол үнийг хэлж байгаа гэсэн. Яг би хизээ нэг цагт эзний өмнө очиход яг тэр чөлөөтэй байна би нэгүслийн төвд байгаа учраас би уучлал хүнийг уучлахаар болоод уучлагдаад Есүсийн өмнө очиход ямар нэгэн толбгүй байх юмсан гэж хичээж амтарч байгаа байхгүй. Заримдаа нэг жижигэн залилгүй. Заримдаа бүр хэцүү болоход хурдан Есүс очихсан. Ятрагаат. Сүм чуулга авч явах гэсэн үнэ хэцүү. Хүн болгонд хүрч чадахгүй. Тиймэрхүү зүйлүүд байна. Энэ чинь зүгээр нэг бодол шүү. Хүн би ч бас хүн шүү дээ. Янз бүрийн бодно, хачаа хачаа бодно. Тэгэхээр заримдаа юу ч бодоод байгаа гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр бидний өнгөрсөн амьдралын энэ амьдралдаа хит ингээд автах гэдэг үгийг танд зөөлрөж хэлэх юм бол жижиг сажил зүйлүүдийгээ бид нар яг авч явахыг л хэлж байгаа гэсэн. Алдаатайгаа орооцолдох те, буруудгалтайгаа орооцолдох, үйл явцтай холбоотой явах явдлуудыг хэлж байгаа. Янз бүрийн байгаа шүү. Юуг нь би бол нарийн мод мэдэхгүй шүү дээ тийм үү? Тийм учраас Филиппо 3:13-14 дээр бичсэн гэхээр би атгаа мартаж урд хоо тэмүүлж байна гэж Паул хэлсэн байдаг. Паул бол энэ цаг үеийн соёл нэвтрэхийг хүсээгүй. Харин ирээдүйн Христийн соёлыг бүтээхийн төлөө сайн мэдээг амаа, бие сэтгэлээ зориулсан хүн байхгүй юу? Тэгэхээр ах トゥ нар бүгдөө ирээдүйг харцгаая. Ирээдүй бол бидэнд найдрыг өгдөг. Ирээдүй байгаа хүнд итгэл байдаг. Ирээдүй байгаа хүнд найдар байдаг гэж хэлж байна. Тэгэхээр бид нар 1-р Коринт 2-р Коринт 5:17 гэдэг юм уу? Тиймээс хэрэг хэнийг Христ дотор байвал шинэ болсон байна. Хуучин юмс нь өнгөрчээ гэж хэлсэн байгаа шүү тийм үү? Бид нар өдөр болон хуучин юмсаа хайж байгаа хүмүүс юм аа. Өдөр болон хуучин юмсаа хайж байгаа. Тэгэхээр ах トゥ нараа бүгдээрээ хичээцгээе. Өөрчлөлт хийх зоригтой байгаараа. Зоригтой хүмүүс, өөрчлөлт хийх зоригтой хүмүүс чинь эх орныхоо төлөө байлцсан хүмүүс хэлдэггүй юм аа. Тэд нар ч гэсэн бас аимхай тал байгаа. Тэгэхээр байлцсан учраас зоригтой юм шиг харагдаж магадгүй. Хүн өөрөө өөртөөгөө тэмцэлтэх нь бол жинхэнэ зориг юм. Өөрөө өөрийгөө яах нь бол жинхэнэ зориг юм аа. Өөрөө өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрөх нь жинхэнэ зориг юм аа. Хэрэв бид өөрөө өөрийнхөө алдаатайгаа нүүр тулахгүй болоод тэр чинь драма болно гэсэн үг байхгүй юу? Драма болно гэсэн үг шүү тийм үү? Тэгэхээр энэ чинь ирээдүрөө харахад бол гай болно, лай болно, саад болно, тий? Тэгээ бусдаа харилцаанд тус нөлөөлнө гэсэн утгатай зүйл байна. Тэгээ бид нар зориггүй байх юм бол ирээдүгөө алхахад айц чинь ирээдүгөө бид нар тодорхой харж чадахгүй болно. Харин бурхан бидэнд сайныг төлөвлөснийг хизээч мартаж болохгүй. Амен. Чиний амьдралыг сайн сайхныг бурхан төлөвлөсөн. Ром 8:21 дээр юу гэж хэлсэн бэ? Би танаас дахиад асууя. Одоо та нар яг Петр шиг хариулаарай заяа. Та биднийг хаан хариулахгүй шүү тийм үү? Та бүгдийг мэднэ та бидний гэж яг тэгж хариулдаг бодоорой заяа. Тэгэхээр надад зөвлөж биш тийм үү? Чанга дуугараа чанга дуу авахгүй хариулж болно. Зөвхөн Есүс танаас асууж байна. Чи надад хайртай юу гэж. Чиний бүх зүйлийг мэддэг Есүс чамаас асууж байна. Хайртай юу гэж. Яг л тэр ихлэд хайрлцсан учраас Петрийг тэр байгаагаар нь алдаа оноотоо хүлээж авч байгаа учраас ирээдүйд тохиолдох тэр олон алдаануудыг энэ дахианы тэр дурсамжуудыг бүгдийг арилгахын тулд яасан бэ? Дуудсан байхгүй. Ром 8:28 дээр юу гэсэн бэ? Бурхныг хайрладаг. Түүний зорилгын дагуу дуудсан бүхий л хүмүүс тохиолдох зүйл эстэй тэдний сайн сайхны төлөө байдгийг мачилсан байдаг. Амен. Бурхан таны ирээдүйг сайн сайхны төлөө хэрэглэхээр таны Бурхны хэрэг хэмжээгээр хайрлах хэмжээгээр таныг ашиглана. Амен. 1-р Коринт 10-р бүлэг 13 дахь эшлэлээр юу гэсэн бэ? Хүн бүхэнд сорилт тулгардаг. Гэхдээ гарга замтаар би хамт байх болно гэж хэлсэн байна. Амен. Бүх уучлал, бүх алдаа, бүх амжилтанд чинь Есүс тантай хамт болно. Амен.